Ирэх 8 дугаар сард болох COP17 олон улсын чуулга уулзалтыг тохиолдуулан манай улс эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах шийдвэрийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Сайн мэцхан үзэгчдээ мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Гамбтын баасан сур ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Сүүлийн 1 жилийн хугацаанд махны үн 37.5%-аар нэмэгджээ. Хоёр их нийт төгрөгийн төсөл эрдэгч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан жилд 36 тэрбумыг л олгох боломжтой. Идэвхтэй насжилт дасгал хөдөлгөөн аянд оролцсноор ахмадуудын дунд зохилдог өвчин эмээгээс урьдчилан сэргийлнэ. Увс аймаг болон бүгд найрамдах Алтайн улс урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Туркийн Монгол судлаач Левент Кая Монголын үс давчааг дэлхийн хамгийн ариун дагшин номын нэг гэж тодорхойллоо. 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 58 сая гаруй толгой мал тоологдсон. Хоёр том зуудыг даван туулсны дараагаар 70-90 саяас инхүү буурсан ч нийт хүн амыг махаар бүрэн хангах боломжтой. Гэвч бодит байдалд жил бүр махны үн өсч хүмүүсийн худалдаа авах чадвар буурсаар байна. Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар 1 жилийн хугацаанд махны үн 37.5%-аар нэмэгдээд байна. Хүчит шонхор зах дээр өнөөдрийн байдлаар 1 кг хоньны ястай болон ясгүй мах 25-аас 26 мянган төгрөг, үхрийн ястай мах 32 мянга, харин цул мах 35-аас 36 мянган төгрөг, ямааны мах 20 мянга, адууны мах 16 мянган төгрөгийн үн ханштай байна. Махны үн инхүү өссөн шалтгааныг худалдаачид экспорт өнгөрсөн онд нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн гэж үзэж байна. Хүмүүс махны үн ингэж огцом өссөн явдалд бохимдолтой байгаагаа илэрхийлж төр засгаас махны үнийг бууруулах талаар дөрвтэй арга хэмжээ авах шаардлагатай гэж хэллээ. Зоорны махан тэгэл 29 28 гэлээ шүү дээ. Тэгээ шинэ махан 33 34 гэл ингээл манай дийлэхэр амар болчихсон шүү дээ. Махны үн. Үнэтэй биш та мах. Үнэхээр үнэтэй. Манайх одоо ямар болж те мал аж ахуйн ямар болж үлээ тийм ээ. Мал аж ахуйн хөдөө аж ахуйн орн гэхэд үнэтэй байна. Махны үнээс бол айгүй өндөр шүү дээ. Одоо бараг 35-6 мянгаттай байна. Хөрхийн мах бол 35-6 мянга хүрсэн. Хон ч тэгэл 23-24 мянга хүрсэн. Тийм хөл ажтай. Юу айгүй хэцүү байна уу? Амьдрахад айгүй хэцүү шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт хэрэглээний бараа үйлчилгээний үнийн энтгэс буюу инфляц 10.1% болж 2 орон тоо руу орсон. Үүнд хамгийн ихээр нөлөөлсөн нь махны үн байжээ. Мах бол Монгол айл өрхийн хүнсний суурь хэрэглээ бөгөөд статистикийн байгууллагын инфляцийг тооцдог хэрэглээний цагсанд хамгийн өндөр жинг эзэлдэг бүтээгдэхүүн юм. Олон жилийн дунд улирлын өөрчлөлтөөс хамаарч одоо 5 сараас эхлээд махны үн харьцангуй суулардаг бол түрүү жилээс эхлээд бол энэ өөрчлөлт бол ажиглагдаагүй, харин ч эсрэгээр махны үн бол алгуур өссөөр одоо сүүлд болох 37.5% хүрчээд байна. Цаашлаад хэрэглээний бараа үйлчилгээний үн буюу инфляц нэмэгдэхэд нөлөөлсөн нэгэн том хүчин зүйл бол хүнсний ногооны үн байжээ. Хүчит шонхор захад төмөс 1 кг-н 3,000, шуудаа төмөс 90,000 төгрөг, байцаа кг-н 3,000, сонгон кг-н 2,500, чинжүү 6,000-аас 6,500, өргөст хэмх 5,000-аас 6,000, помидор 6,000 төгрөгийн үнэтэй байна. Худалдагчдын хэлж байгаагаар ногооны үн ийхүү өссөн шалтгаан нь энэ жил ургац алдсан болон мөн хаврын улиралд ногооны үн өсөлттэй холбон тайлбарлаж байна. Ногооны үн жоох өндөр л байна. Доктор янз гоё удаан байсан. Нэгдийн худалдаа авалт юм шүү. Худалдаа авалт одоо ер нь их муудаж шүү дээ. Тий. Махны үн өндөр болсонтой холбоотой малын дайвар бүтээгдэхүүнээр үл залгуулдаг хүмүүс олширсан. Гэвч үн мөн өсжээ. Тодорхойлбол адууны зүрх 8,000, умс гита 9,000, шин нэлэг 4,000, хуухалсан толгой 7,000, уушиг ширхэг 1,500, гүзээ 5,000 төгрөгийн үнэтэй байна. Цаашид инфляцийг хөрөгдөхгүй байхад манай улс нийлүүлэлтийн сүлжээгээ улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байна. Мөн нийлүүлэлтийг хангахад дизель түр шиг хэрэгэлдэг бол доктортой үнэтэй байгаа AI92 бензиныг ашиглах зэрэг шийдлүүд байж болохыг эдийн засагчид хэлж байна. Айс Глобал энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно. Жанчвитер бот дэрж Евгений Павлов, Пүрвсэр Марлма, Айс Глобал.
Орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9.3% өсөд байна. Сүхбаатарын талбай 220 мянгат орчимд 1 м квадрат шинэ орон сууцны үнэ 11 сая төгрөгт хүрсэн байна. Орон сууцны үнийн энэтхээс энэ оны 4-р сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 9.3% өссөн байна. Тодорхойлбол шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4%, өмнөх сараас 1.4%, харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10%, өмнөх сараас 1.1% тус өсжээ. Тодорхойлбол нийт 18 байршлыг төлөөлөл болгон сонгож, орон сууцны дундаж үнийг харахад хуучин орон сууцны үнэ 3-аас 5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол шинэ орон сууцны үнэ 4-өөс 11 сая төгрөгийн хооронд байна. Ерөнхий байдлаар дүгнвэл Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай болон 220 мянгат орчимд 8.9 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр. Сонгон хайрхан дүүрэг 5 шар орчимд 3.1 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна. Тэгвэл түрээсийн орон сууцны үнэ ханш ямар байна вэ? 4-р сарын байдлаар 1 өрөө орон сууцны 1 сарын түрээс дунджаар 1.2 сая төгрөг, 2 өрөө байрных 1.8 сая төгрөг, 3 өрөө байрных 2.7 сая төгрөг байна. Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал 1-ээс 3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай 220 мянгат орчим, 1.9-өөс 4.4 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр. Сонгон хайрхан дүүрэгт 5 шар орчим 1-ээс 1.3 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна. Жижигдэн төлөвлөрийн газар 2020 оноос эхлэн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж өөрчлөгдсөн. Энэ үеэс олгосон бүх зээлийн эргэн төлөлт цагтаа хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар тус агентлагт 2 их найдын төгрөгийн төслийг жижигдэн төлөвлөр эрхлэгчид эргүүлжээ. Жижигдэн үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 онд анх байгуулагджээ. Энэ хугацаанд тус сангаас 1.1 их найдын төгрөгийн зээлийг олгоод байна. Үүний 80 орчим хувь нь буюу 8,000 орчим аж ахуйн нэгж зээлийг бүрэн төлсөн байна. Харин 200 гаруй зээлдэгчд хэрэг үүсгээд байгаа бөгөөд шүүхийн шийдвэр үүсгэх байгууллага дээр хянаг шалгагдж байна. Процесс ажиллагаа шүүхтэр ихэд 4-5 жил явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр одоо дээдл нь 10 гаруй жил явж байгаа ийм зээлдэгч байна. Таны хэлж байгаа одоо томоохон зээлдэгч ингээд томоохон одоо аж ахуйн нэгж хамааруулахын компаниудаараа авсан зээлдэгч бий. Тэгээ одоо энийг бид нар хэвлэл мэдээллийн байгууллагаар зарлаа явж байна. За мөн одоо яг аваад эрсдэл үүсээ зуд орхон үүссэн. За нөгөө Улаанбаатар хотын үер усанд автцсан ийм аж ахуйн нэгжүүд байна. Тэгээ эднэрийг бол одоо нэгэнт авсан зээл учраас төлөвлөх ажиллагааг нь бол үе шаттайгаар хийгээ явж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 35-аас 36 тэрбум төгрөгийн зээлийг жилд олгодог. Мөн орон нутгийн дэмжлэгтэй хамтарсан санхүүжилтийг бий болгож ажиллаж байна. Энэ их усүр одоо хангалттай биш. Тийм учраас орон нутгийн санхүүжилттэй хамтарсан санхүүжилтийг бий болгоё гээд 20 оноос хойшоо бол одоо аймагуудын, дүүргүүдийн, нийслэлийн засаг дарга, хурлын дарга нарт бол бүгдэнд жил болго алтан бичиг өгч байгаа. Энэ маань ч үр дүнгээ өгөөд одоо энэ жилээс ингээд 10 гаруй аймаг орон нутгийнхаа төсөв за доотлон 100 сая тийм ээ. Дээдл нь 3-4 тэрбум төгрөгийг өгж байна. Одоогийн байдлаар хамтарсан санхүүжилт гаргасан аймагуудад сангийн зээлийг олгож байна. Харин Улаанбаатар хотод иргэн аж ахуйн нэгж сүүлийн жилүүд зээл олгоогүй байна. Өнөөдрийн байдлаар тус санд 2 их найдын төгрөгийн төсөвтэй зээлийн өсөлт ирсэн байна. Жишээлбэл Говьсүмбрын аймагт гэтэл олон зээл төсөл ирснээс зөвхөн 10 аж ахуйн нэгжийн 1.7 тэрбумыг л олгохоор судалж байна. Мэдээж ирүүлсэн өсөлт бүр зээл олох боломжгүй, харин санг өргөжүүлэх боломж байгааг тус сангийн мэргэжлүүд ярьж байна. Үүний тулд хууль эрх зүйн орчинг өөрчилж, нэмэлт хөрөнгийн их усрыг баталгаажуулах шаардлагатай байгаа юм а. Доржийн Цэнгэнжөө Евгений Павлов, Прусрынгийн марлмаа, Аист Глобал. Үзэгчтэй өргөжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Үцгээр цолгоо эргүүлэн авах үгүй нь үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос давж заалах хэсгээс хамаарна. Спортын арбитрийн шүүх допингийн шинжилгээ авах үйл явц нь олон улсын стандартыг зөрчсөн болохыг тогтоож, зөрчилтэй шинжилгээний хариу нь түүнийг допинг хэрэгэлсэн гэж үзэх үндслэл болохгүй гэж үзсэн. Мөн урьдчилан төлсөн хураамжийг допингийн эсрэг байгууллагаас гаргуулж буцаан олгохоор шийдвэрлсэн. Шийдвэр 14 хоногийн дотор албажих бөгөөд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс 21 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй юм.
Нэмэгдэх албан татварын буцаан олголтыг 5% болговол бага шимчнэрийн цалинг нэмэх боломжгүй болно. Тиймээс буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй гэж Улсын хурлын төсвийн байнгын хороо үзлээ. Эх онд эмч багш нарын цалинд 2 их найд төгрөгийн их үүсвэр шаардлагатай. Харин нэмэгдэх албан татварын буцаан олголтыг 5% болговол 1.8 их найд төгрөгийн орлого тасрах юм. Астанагаас Улаанбаатар хотын хооронд үйлдэх шууд нислэг 6 дугаар сарын 2-оос эхэлнэ. Нислэгийг Казахстаны Sky Airlines компани гүйцэтгэх бөгөөд 7 хоногт 4 удаа нисэх төлөвлөгөө гаргасныг зам тээврийн яам мэдээллээ. Астанагаас Мягмар Баасан гарагт, Улаанбаатараас Лаваг Бям гарагт тус нисэнэ. Казахстаны Алматы хот руу Хүнүү Air компани тогтмол нислэг үлдэж байгаа бол одоо Астана хот руу шууд нислэгтэй болж байна. Улаанбаатар өвчний дэгдэлт 441 өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд 20 хүний амнаас эрсдэж, хамгийн сүүлд 8-ны өдөр 1 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн тоо 15,000 болж, 10-аас 14 нас болон тэгээс 4 насныхны дунд өндөр хэвээр байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс ихтэй сургуульд элснэн орох эрх бүхий эсэлтийн эрхийн шалгалтын бүртгэл 15-нд хаагдана. 12 дугаар ангийн сурагчид цаашид эзэмших мэргэжлээ сонгосон бол шалгалтад бүртгүүлэхэд төвөггүй. Харин мэргэжлээ эзлэн сонгож чадаагүй хүүхдүүдийн хувьд ямар хичээлээр шалгалт өгөх нь тодорхойгүй, бүртгүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. Энэ удаагийн эсэлтийн шалгалт 6 дугаар сарын 25-наас 28-нд болно. Бурайдын нэгэн тосгонд Баавгай дохой барьжээ. Аратан шүн дөлөөр Баавн Тов аймгийн Амаллат тосон руу орж ирж нохой барьсан байна. Мөн үлдэгдлийг нь дахин ирж идэхээр газарт булсан байх магадлалтай гэж үзэж байна. Баавгай сурчлийн бүс рүү нэвтэрсэн зэрэг нь хяналтын камерт бичигджээ. Ice Global-ийн цөөн хорон мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Ахмадуудад эцэгтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан таниулах, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг болох зорилготой идэвхтэй насжилт дасгал хөдөлгөөн аян нээлт эхэллээ. Энэхүү аяныг улсын хэмжээнд жил бүрийн 5 дугаар сараас 11 дугаар сарыг хүртэлх хугацаанд 6 сарын турш хэрэгжүүлэх юм. Аяны хүрээнд аймаг нийслэлийн Сумбаг дүр коротын застрын томьёо газар 7 хоногт 2-3 удаа хамтасны сонирхол хэрэгцээ шаардлага нийцсэн дасгалын хийх талбай байршил цагийн урыг батлан гаргаж ахмадуудад мэдээлж өргөнөөр оролцуулах зориултын заал гадна талбай хүртээгчтэй ажиллах юм а. Монгол хүний дундаж наслалт нэг 54-5 нас орчим байсан бол өнөөдөр Монгол хүний дундаж наслалт 75 орчим болж байгаа. За яг энэ хэлбэрээр явбал 2030 он гэхэд ахмадын тоо нийт хүн амын одоо 5% дутмын нэг нь ахмад настан болох юм хандлага ажиглагдаж байгаа. Тийм болохоор бид нар нийгмийн одоо томоохон масс олж байгаа ахмадууд руугаа чиглэсэн зорилттой ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Ахмадууд тэр болон гимнастик дасгал хөдөлгөөн хийгээд байдгүй. Тиймээс тэдний хүрээлэн зохион байгуулвал оролцох их дуртай байдаг байна. Дүүргийн ахмадын холбооноос нийтийн биеийн тамирын спортыг бол түлхүүн хөгжүүлж чадчихна. Энэ яагаад гэвэл энэ дээр жилийн 4 улиралд байнгын тогтмол одоо үйл ажиллагаагаа явуулж чаддаг. Тэр тусмаа бүр явган аяллыг бол одоо байнгын биеийн тамирын спортын хороотойгоо хамтран одоо зохион байгуулж ингэж хийж байна. Ахмадууд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад өөртөө цаг гаргаж идэвхтэй оролцож байгаад бас энэ бидний баяртай байдаг юм аа. Ингээд цааш энэ ажилдаа энэ яамнаас зохион байгуулж хамжилт гаргана гэдэгт итгэл өгс байна. Эрүүл байхын гол хүчин зүйлийн нэг болох дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх идэвхтэй насжилт дасгал хөдөлгөөн аяны хэрэгжүүлснээр ахмадуудын дунд зохилох цусны даралтыг тогтворжуулах, зүрхний үйл ажиллагааг сайжруулж, харвалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, илүүдэлчин гэрслийг буруулах боломжтой. Гэтэл жилийн 4 улирал ээлжилдэг эрс төр суур амьсгалтай манай улсад байнга гадаад дасгал хөдөлгөөн хийгээд байх боломжгүй. Заалны хот бол өвлийн хугацаанд одоо нөгөө заал одоо зарим байгууллагуудын одоо хурлын зал хүртэл сул байж идэв шүү дээ.
тэр хугацаанд одоо тухайн одоо урлагийн заалгаа ч юм уу ашиглуулах, за одоо урлагийн заал гэх мэтлэн, за сургуулиуд одоо соёлын одоо аймаг сум дүүрэгтэр одоо соёлын төвүүд байна. Энийг тогтмол үн төлбөргүй ашиглуулах хуультай. За энийг одоо ашиглуулахыг одоо урайлж бид нар бас аймаг орон нутгийн удирдлагуудаа бас тийм чиглэл одоо салбар хөргүүлж байгаа. Хүүтний удирдалд хуулийн дагуу албан байгууллагууд байр гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Тиймээс ахмадууд цуглаж дасгалыг хийж байгаа бол дөөрөг хороондоо хүсэлт гарган цагаа тохирон үнгүй байраар хангах боломжтой юм байна. Доржин Цэнгэнжүү, Евгений Пауло, Пурсангийн Марламаа, Аист Глобал. Увс аймгийн засаг дарга Эрдэнэ 2-ын Насанбат өчигдөр Оросын холбооны улсын бүгд найрамдах Алтайын улсад ажлын альчлал хийлээ. Альчлалын үр дүнгийн талаар одоо мэдээллээ. Увс аймаг болон Оросын холбооны улсын бүгд найрамдах Алтай улс нь хэлийн хоёр талд оршдогч газар зүйн хувьд ойр бүс нутаг юм. Талууд саяхан урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уг гэрээ нь худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл боловсрол, байгаль хамгааллын салбарыг хамарч байна. Талууд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсгүүд байгуулахаар хэдийн ажилдаа орчээ. Бүгд найрамдах Алтай улсын засгийн газрын тэргүүн Александр Прокопьев уулзалтын үеэр гаргасан шийдвэрүүд нь цаг хугацааны шалгуурыг давсан Орос Монголын найрамдлыг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Увс аймгийн засаг дарга Эрдэнэ 2-ын Насанбат альчлалынхаа хүрээнд Авгаа эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулсан хүндтгэлийн арга хэмжээнд оролцжээ. Тэрээр Горно Алтайск хотын иргэд болон бүгд найрамдах улсын удирдлагуудтай хамт алдрын хөшөөнд цэцэг өргөж амиргдсан дайчдын турсгалыг 1 минутын зогсолтоор хүндтгэсэн байна. Ноён Насанбат хэлсэн үгэндээ 20 дугаар зууны эмигнэлт бөгөөд баатарлаг түүхэн үйл явдлуудын дурсамжийг хадгалан үлдэхийн чухлыг онцолжээ. Мөн бүгд найрамдах Алтай улсын удирдлага ард иргэдэд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдгдсэн байна. Монголын улс товчоог дэлхийн 30 гаруй орны хил дээр орчуулсан гэх мэдээ бий. Үүний нэг нь бүгд найрамдах Турк улс. Туркийн монгол судлаач Левент Кая уг түүхэн зохиолыг монгол хэлнээс турк хэл рүү орчуулжээ. Туркийн монгол судлаач Левент Кая хүүхэд наснаас манай улсын түүх соёлыг сонирхон судалдаг нэгэн байжээ. Тухайн үед дэлхийн ертөнц хоёр лагерт хуваагдсан байснаас манай улсад ирэх ямар ч боломжгүй байжээ. Харин анх сургууль байхдаа Монголын түүх соёлтой холбоотой нэгэн ном олж уншсхийн дараагаар тэрээр монгол судлаач болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ингээд манай улсад хөл тавьж 2004 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэлний бэлтгэл ангид элсэн орж монгол хэл сурчээ. Түүнд анх нэгэн хэвлэлийн компани захирал Монголын нус товчоог орчуулах санал тавьжээ. Тэрээр нэрт Эрдэнэтэн Дамжин Сүрэнбай номыг шүнс болгож өөрийн багш Баасанбатын тусламжтайгаар Монголын нус товчоо түүхэн бүтээлийг орчуулсан байна. Туркийн Кабалж гэж хэвлэлийн компани тэр үеийн найруулагч манай нэг найз тэднийд нөгөө хуудасны бичгийн ажил хийж байжээ. Миний тухай тэдэнд хэлэхээр Монголоос ийм маа нэг найз ирсэн. Би бас тэр үеэр орчуулгын ажил хийж байлаа. Тэгээд орчуулгын ажил хийдэг гэхээр компанийн найруулагч Монголын нууц товчоог монгол хэлнээс орчуулах уу гэж асуужээ. Тэр үеэр би залуу энэ асуултыг сонсохоор ерөөсө чадах юм уу үгүй юм уу гэж бодоогүй. Яагаад гэвэл тэр үед би 10-аад жил англи турк хоёр хэлний хооронд хоёр талдаа орчуулга хийж байсан угаасаа. Тийм учраас чадна гэж ерөөсө бодохгүйгээр шууд өсөрсөн. Үүний зэрэгцээ тэрээр цагаан чулууны домог болон цөлдөх дуур гэсэн хоёр түүхэн армаа бичсэн. Цагаан чулууны домог ном нь эртний болон орчин үеийн чулууны домгууд түүхийн нууцлаг үйл явдлыг лог сэтгэлгээ уран сайхны хэлбэрээр хүрнэсэн. Харин чөлдөө доор буюу цөлдөх дуур ном нь эртний Турфан уйгурын улсын үеийн түүх соёл аж байдлыг харуулсан түүхэн армаа болжээ. Мөн тэрээр Чингис хаан бол зөвхөн цус асгаруулсан байлдан дагуулагч бус харин дэлхийн түүхийн шиг хандлагыг өөрчилсөн соёл эрдэнэчлэлийг холбосон сууд удирдагч төр нийгмийн зүтгэлтэн байсан. Түүний харгац цэвцгийн мэстгэл төрүүлэх үйлдэл нь тухайн цаг үеийнхээ нөхцөл байдал дайсан номгох стратеги байсан. Харин байгуулсан эзэнд гүрэн нь дэлхийн ертөнцид асар их эерэг өөрчлөлт хөгжил дэвшлиг авч ирсэн гэдгийг онцолж байна. За Чингис хаан одоогийн Монгол орноос тусгаарлаад бодвол ганцаараа дэлхийн түүхийн хамгийн агуу хоёр хүний нэг хэвээрээ
Гэхдээ түүний ачаар өнөөдөр Монгол гэж орн байна, улс төр байна, Монгол гэж ард түмэн үндэстэн байна. Миний бодлоор энэ маш гоё чимэглэл байна. Өнөө цагт хүмүүс өндөр том байшин барилга болон чимээ шуугинд ядрахаараа зүхтах газар хайдаг. Дэлхийд дээр тийм зүхтах газар маш ховор. Харин Монгол орн бол тэрхүү зүхтах газрын нэг мөнөөс мөн. Тийм учраас үргэлж Монгол оронтой холбоотой баймаар байна гэж өгүүлж байна. Жанчуудаарч Баттарч, Евгений Павлов, Продюсер Малма, Ice Global. Туркийн Ван аймгийн Чалдиран сумын нутгаас түүхэн сурвалжид Аладагийн орд буюу Алаг уулын хот хэмээн тэмдэглэгдсэн Хүлээгүү хааны зуны ордны тойр олдсон. Үүнийг Хүлээгүү хааны ордон мөнх хэмээн батлахад их цаг орсныг түүхийн ухааны доктор Болдбаатар ярьж байна. Турк улсаас олдсон Алаг уулын хотын барилгын ажил 1261 онд эхэлж 1265 онд дууссан тухай түүхэн сурвалжид тэмдэглэн үлджээ. Тус хот 900 харьцах нь 1200 м2 талбайтай байсныг археологчид тогтоосон байна. Энэхүү хотыг олсон манай эрдэмтэд уг хотыг монголчууд байгуулсан гэдгийг Туркийн болон олон улсад болоод монголчуудтай баталгаад их цаг оржээ. Соёлт хүн гэж байгаа юм чинь соёлын тухайд соёл гэдэг чинь өөрөө дэвсгэртэй, олдтой суурьтай. Бас тэр чинь нөгөө уламжлал соёл дээрээ суурлаа дараагийнх нь ингээд өсөн төлжиж хөгжиж явд юм чинь. Тэгэхээр түүх соёлоо өмнөх үеэ мэдгүйгээр өмнөх замлаа мэдгүйгээр нөгөө өчигдөргөө өнөөдөр байхгүй, өнөөдргөө маргааш байхгүй гэдэг шиг түүх хамгийн чухал. Түүхээ мэдхийн тулд түүхийн олдвар, түүхэн их сурвалжийн тухай сайн мэддэг байх хэрэгтэй. Монголын эзэнт гүрэн Евразийг хамарсан их гүрэн байсан. Эзлэн иргэшээсэн улс бүртээ өөрийн гэсэн хот сууринг байгуулж байсан тухай гадаадын их сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Үүний нэг нь Алаг уулын хот юм. Хэдэн мянган километрийн цаана орших Турк улсаас олдсон энэ хотын онцлог яагаад байгуулсан тухай ярилцлага тунгуудахгүй манай телевизийн нээлттэй ярилцлага нэвтрүүлгээр та бүхэнд хүрнэ. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ лав гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.